Hi everyone, IT Business Analyst 101 сурал хичээлүүдийн маань хамгийн эхний хичээлд тавтай морил. Яг энэ хичээлүүдэд зориулаад би бас нэг богинохон товчхон интро буюу танилцуулга видео хийгээд оруулсан байгаа. Хэрвээ тэр видеогоо үзэж амжаагүй байгаа бол эхлээд тэр танилцуулга видеогоо үзчихэд тэгээд хичээлүүдээ үзэж эхлүүл илүү ойлгомжтой болно гэж зөвлөмөр байна. За тэгээд өнөөдрийн хамгийн эхний хичээлээрээ бизнес аналистууд гэж яг ер нь юу хийдэг хүмүүс байдгийг. За тэр тусмаа IT business analyst гэд IT-ийн салбар руу ороод ирэхээр үүрэг рол нь яаж өөрчлөгддгийг, өдөр тутамдаа юу хийдгийг, за заавал одоо IT-ийн background-тай ч юм уу, computer science-аар сургууль төгссөн байх шаардлагатай байдаг юм уу гэх мэтчлэн анхан шатны мэдээлэл олгох ийм одоо сэдвээр хичээлээ бэлдсэн байгаа. За тэгээд бизнес аналист гэдэг энэ мэргэжил маань зөвхөн IT-ийн салбарт гэлтгүй ер нь бусад бүх салбарт бүх компаниудад ихэнхдээ байж идэг ийм мэргэжил гэдгийг эхэлж хэлсэн зөв. За яг ямар салбарт ажиллаж гин, ямар компанид ажиллаж гин, за том багт ажиллаж гин үү, жижиг багт ажиллаж гин үү гэдгээс шалтгаалаад өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг үйл ажиллагаа, хийдэг зүйлс, за хэрэгэлдэг арга техникүүд нь хоорондоо бага зэргийн ялгаатай байж болно гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За ерөнхийд нь базаад хэлэхэд бол бизнес аналистууд маань ямар нэгэн компани, organization, за байгууллага дотор явагдаж байгаа үйл ажиллагаа, за янз бүрийн асуудал тулгарч байгаа, проблем тулгарч байгаа бол тухайн проблемыг өөрсдийнхөө тэр хэрэгэлдэг арга техникүүдэд хэрэглээд яаж бид нар effective байдлаар энийг сайжруулж болохоор байна. За сервис үйлчилгээ үзүүлдэг компани байвал тухайн сервис үйлчилгээг тэр газрынхаа компанийнхаа клиентуудад хэрэглэгчдэд яаж бид нар илүү effective байдлаар яаж сайжруулсан байдлаар ингэж хүргэх боломжтой байна гэдэг арга замуудыг судлаад буцаагаад тухайн үйлчилгээг хариуцж ажиллаж байгаа одоо product owner-ууд ч байт юм уу бүтээгдэхүүнийгээ хариуцж ажилладаг удирдлагуудтайгаа компанийнхантайгаа өөрийнхөө олсон тэр шийдлээ implement хийх буюу одоо хэрэгжүүлэх маягаар ингэж компани үйл ажиллагааг сайжруулах үйлсд хувь нэмрээ оруулдаг ийм хүмүүс байдаг. За энэ зүйл маань IT-ийн салбар руу ороод ирэхээрээ хамгийн гол өөрчлөгдөж байгаа зүйл маань тухайн асуудлыг, за тухайн бүтээгдэхүүн, тухайн үйлчилгээг бид нар технологийн тусламжтайгаар хэрхэн сайжруулж болох вэ? За үүний тулд юу хийх хэрэгтэй байна вэ гэдэг дээр нь илүү одоо голчилж ажилтгаараа хамгийн том ялгаатай. За мэдээж хэрэг одоо хэрэгэлдэг одоо tools ч байдаг юм уу те. Тэр зүйлс нь бас мэдээж энийг дагаад өөрчлөгдөнө гэсэн үг ээ. За энийг илүү ойлгомжтой болгохын тулд нэг богинохон жишээ аваад үзье. За нэг компани байлаа гэж бодоход за тухайн компани маань санхүүгийнх нь хэлтсийн дарга нь бусад хэлтсүүдээ сар болгон одоо манай санхүүгийн хэлтс рүү өөрсдийнхөө орлого зарлагынхаа энэ репортыг гаргаад ингээд submit хийж явуулж байгаарай гэсэн ийм шаардлага тавьсан байлаа гэж бодъё. За тэгээд уг шаардлагын дагуу бусад хэлтсийнх нь за 5 өөр хэлтс байлаа гэж бодоход 5 өөр хэлтс маань 5 өөр одоо байдлаар spreadsheet-эн дээр ч үт юм уу өөр форматаар өөрсдийнхөө орлого зарлагын тайлангаа репортоо гаргаад сар болгон submit хийдэг боллоо гэж бодоход тухайн санхүүгийн хэлтсийн дарагт маань хэд хэдэн одоо асуудалтай зүйл гарч ирж болно. За нэгдүгээрт гэх юм бол одоо 5 өөр хэлтэс 5 өөр форматаар явуулж байгаа энэ репортыг яг consolidate хийгээд за consolidate гэдэг нь болохоор яг нэгдсэн нэг репорт болгоод тэгээд тэр нэгдсэн репортноос дээрээгээ ашиглаж эхлэхэд одоо маш их manual одоо copy paste ч байд юм уу хооронд нь нэгтгэхэд ийм цаг зарцуулаад нэгдүгээрт хоёрдугаарт тухайн репорт хийж байгаа байдал нь лист гаргаж байгаа байдал нь өөр учраас энэ мэдээлэлээ ашиглахад нэлээд төвөгтэй болж ирнэ гэсэн үг. За тэгэхээр яах вэ гэхээр хамгийн түрүүнд тухайн санхүүгийн хэлтсийн дарга маань IT-гийнхаа хэлтс рүү очиод IT-гийн хэлтсээсээ specifically IT business analyst-тайгаа уулзна. За тэгэхээр одоо business analyst-ууд маань яг энэ process-д орж ирж байна гэсэн үг. За уулзаад юу хийх вэ гэхээр бизнес аналист маань тухайн санхүүгийн хэлтсийн даргаас за цааш нь үргэлжлүүлээд client гэнэрлээ явчээ. Client-аасаа за яг ямар асуудал тулгарч байна вэ? Нэгдүгээрт. За хоёрдугаарт яг одоо явагдаж байгаа process буюу as is process нь яг яаж явагддгийг, хэдэн хэлцээс тухайн репортоо цуглуулдгийг, одоо line items буюу яг тэр репортод хэдэн өөр төрлийн cost ч байт юм уу те expense орж ирдгийг, хэдэн өөр төрлийн income орж ирдгийг гэх мэтчлэн одоо байгаа процессыг илүү наривчилж асуугаад мэдээлэл цуглуулж аваад тухайн мэдээлэлээ
өөрийнхөө IT-ийн багийнхандаа очиж маш effective, маш ойлгомжтой байдлаар танилцуулж тайлбарлаж өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ дээрээс эхлээд яг нөгөө бизнес аналистуудын маань хийдэг ажил эхэлж гин гэсэн үг. За мэдээч хэрэг яг нөгөө шинээр application develop хийх. За нэг бол яг ongoing одоо явагдаж байгаа ашиглалтанд орсон application буюу софтверийн бүтээгдэхүүн системийг maintain хийж үргэлжлүүлж авч явах тал дээр нь ажиллаж байгаа бизнес аналист хоёрын хийж байгаа зүйлс маань бол бас хоорондоо ялгаатай. Гэхдээ миний авсан жишээн дээр бол бид нар яг шинэ application хөгжүүлэх гэж байгаа жишээ авч ярьж байгаа гэдгийг бас ойлгоорой. За тэгээд авсан мэдээлэлээ IT-ийн багийнханд өөрийнхөө одоо technical баг гэсэн үг. Technical багийнхандаа аваачж өглөө багийнхантайгаа нийлээд тухайн мэдээлэлээ боловсруулад brainstorm хийгээд бүх төрлийн мэдээллүүдэд одоо хоорондоо солилцсон гэсэн үг. За мэдээж хэрэг энэ brainstorming sessions ч юм уу буцаад клиентаасаа мэдээлэл цуглуулах энэ process маань одоо ганц 2 цагийн дотор ч юм уу ганц 2 хоногийн дотор үргэлжлээд дуусахгүй. Тэгэхээр цааш нь бас үргэлжлүүлээд хэдэн 7 хоногорч бас үргэлжлэх одоо боломжтой байдаг. За тэгээд IT-ийн багийнхан маань ингэж brainstorm хийгээд илүү ахиж мэдээлэл цуглуулад бизнес аналист маань буцаад клиент дээрээ очиж хэрэгтэй мэдээллийг авчрах гэх мэтчлэн ингэж явж байгаад ямар нэгэн одоо шийдэлд хүрнэ гэсэн үг. За тухайн шийдлээ арай жоохон илүү visual байдлаар mock up буюу одоо тухайн хийх гэж байгаа аппликейшнтэйгээ төстэй байдлаар ингэж дизайн гаргаад ч юм уу буцаагаад клиентуудтай танилцуулна. За тэгээд клиент нь хэрвээ зөвшөөрлөө гэхэд яг үндсэн development, үндсэн хөгжүүлэлт эхлээд явна гэсэн үг ээ. За тэгэхээр саяны авсан жишээн дээрээс ерөнхийдөө бол яг ямархуу байдлаар ингэж IT-ийн төслүүд дээр IT-ийн одоо ийм software development дотор оролцож ажилтгийг ерөнхийдөө бол гадралсан бах. Client талаасаа буюу одоо захиалагч талаасаа яг ямар бүтээгдэхүүн хийхийг хүсэж байгаа, ямар асуудалтай тулгарч байгаа бүх мэдээллүүдийг нь аваад technical баг буюу өөрийнхөө одоо IT-ийн багийнхандаа очиж өгч танилцуулаад за танилцуулсныхаа дараагаар багийнхантайгаа нийлээд одоо шийдлүүдийг хайж эхэлнэ гэсэн үг. За тэгээ ямар нэгэн шийдэлд хүрлээ гэхэд буцаагаад тэрийгэ клиентуудтай очиж танилцуулаад тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт аль бие ёсоор эхэлнэ гэсэн үг. За мэдээч хэрэг энэ process донд одоо гаргаж ирдэг бичиг баримтууд бас байдаг. Business requirements document, за functional specification documents гэх мэтчлэн яг бизнес аналистууд нь өөрсдөө ингэж боловсруулах ёстой иймэрхүү бичиг баримтууд бас байгаа. За сүүлийн үед бол яг бид нарын одоо миний туршлаган дээрээс харж байхад яг ийм том documentation хийж цагаа зарцуулахын оронд багаар шууд девелоперуудаа зориулаад баг зэргийн ийм хэсэгчилсэн маягаар ингэж requirement-уудаа гаргаж өгөх нь илүү түгээмэл ашиглагддаг болсон. Яг анх намайг бизнес аналист хийж эхэлснээс хойш одоо яг харьцуулаад харахад за тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн ямар төсөлтөөр ямар багт ажиллаж байгаасаа шалтгаалаад бас эдгээр documentation process ч гэдэг юм уу эдгээр зүйлс нь бас хоорондоо ялгаатай болоод явна гэсэн үг ээ. За саяны авсан жишээн дээрээс хараад яг бизнес аналистууд маань IT-ийн төсөлтөөр IT-ийн салбарт ямар үүрэг ролтойгоор ажилтгийг ерөнхийдөө мэдээд авсан байх гэж найдаж байна. За дараагийн нэг бэлдсэн сэдэв бол мэдээч хэрэг бизнес аналист за тэр тусмаа IT-ийн салбар руу орохын тулд ямар шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй байдгийг юм бэ? Заавал одоо computer science-аар ч юм уу IT-ийн background-тай, technical background-тай хүмүүс бийжээж л IT бизнес аналист болох уу гэсэн сэдвэр баг зэргийн мэдээлэл өгье гэж бодсон байгаа. За миний хувьд бол яг IT-ийн technical background бол байхгүй. Магистра бизнес админаар хийгээд за миний бакалавр бол бүр олон улсын харилцаагаар төгссөн. За тэгэхээр заавал computer science-аар сургууль төгссөн байх шаардлагагүй. За тэгээ дараагийн нэг хэлье гэж бодсон зүйл маань заавал одоо IT-ийн салбарт IT-ийн төслүүд дээр бизнес аналистууд байх ёстой байдгийм үү, шаардлагатай байдгийм үү. За ингээд баахан цаг заваа зарцуулаад бизнес аналист болчлоо гэж бодоход хэдэн жилийн дараа ч юм уу за ажил олдохгүй бол яах вэ? Бизнес аналистууд шаардлагагүй болчвол яах вэ гэсэн асуултууд бас зөндөө ирдэг. Тэдгээр одоо хүмүүст тийм асуулт байгаа хүмүүст хандаж хэлэхэд энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын клиентууд байдаг. За хэрвээ банкны IT-ийн бизнес аналист нь байлаа гэж бодоход тухайн банкны удирдлагууд маань техникэл мэдлэг байхгүй хүмүүс зөндөө олон байгаа. Яагаад тэгэхээр угаасаа тэдний одоо мэрэгчлэн биш учраас тэгэхээр шууд тийм бизнесийн клиентуудаа техникэл багийнхаа одоо девелоперуудтайгаа ч юм уу хооронд нь шууд ингээд уулзуулаад суулгаад
одоо ямар юм хиймээр байгаа, ямар requirement-ууд, ямар шаардлагууд байгаа гэдгийг одоо цуглуулад ингээд эхлэхээр нэгдүгээрт бизнесийн клиентууд маань яг IT-ийн тэр үг хэллэгүүдийг хэрэглэх, за девелоперуудтай ингээд шууд харилцаад тэдгээр хүмүүсийн гаргаж ирж байгаа поинтууд, асууж байгаа асуултуудыг ойлгоход маш хүндрэлтэй байдаг. За буцаагаад техникэл талаасаа авч үзвэл техникэл багийн маань одоо девелоперууд ч гэдэг юм уу, UI дизайнерууд эдгээр хүмүүс маань тухайн бизнесийн одоо процессын талаар за бизнесийн ойлголтууд тэдгээр зүйлсийг бас ойлгох гэж маш их цаг зарцуулдаг. За зөвхөн үндсэн өөрсдийнхөө одоо яг нөгөө кодо бичээд дизайнаа гаргаад сууж байхаа хажуугаар бас extra time зарцуулах, илүү цаг зарцуулах шаардлагатай болдог учраас яг дунд нь одоо бизнес процессын тусгайлж судлаад бизнесийнхаа мэдлэгтэй болчоод буцаагаад техникэл багийнхандаа маш ойлгомжтой байдлаар effective байдлаар тайлбарлаж танилцуулдаг ийм бизнес аналистууд бол маш чухал. За тэгээд IT-гийнхаа багийнхны одоо техникэл байдлаар асуусан асуултуудыг яг бизнесийн клиентуудтай зориулсан байдлаар ойлгомжтой байдлаар буцаагаад аваачиж асуух ч гэдэг юм уу. Иймэрхүү төрлийн communication талын асуудлуудыг бизнес аналистууд маань маш сайн оролцож ажилладаг учраас ямар ч IT-ийн төсөл төр ер нь бол яг Америкийн гэлтгүй олон улсын стандартын одоо дагуу софтвер бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа бүх компаниуд маань IT бизнес аналистуудыг бол заавалжгүй авч ажилуулдаг ийм онцлогтой байгаа. За яг хөө зарим тохиолдолд IT systems analyst гэдэг нэртэйгээр оролцдог. За зарим тохиолдолд одоо product owners буюу тухайн бүтээгдэхүүнийг хариуцж ажиллаж байгаа хариуцагч маягаар бас ингэж орж ажилладаг. Гэхдээ тэдгээр хүмүүс маань бас ерөнхийдөө л яг IT бизнес аналистууд, бизнес systems аналистуудтайгаа адилхан төлөвлөлтийг хийгээд явна гэсэн. За тэгээд өнөөдөр ямар ч гэсэн яг бизнес аналист гэж хэмбэ, юу хийдэг вэ? За тэр тусмаа IT-ийн салбар руу орж ажиллаж байгаа бизнес аналистууд маань яг ямархуу үүрэгтэйгээр ажилладаг вэ гэдэг дээр маш high level анхан шатны мэдээлэл хүргэж чадсан байх гэж бодож байна. Тэгээд та нар бас асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Чадах ч нэгээрээ хараад тэгээд доор нь комент бичээд ч юм уу хариулахыг бодъё. За тэгээд дараагийнхаа хичээлийг хүлээж авч үзэхээс өмнө та бүхэн бас subscribe хийгээд notification-а асаагаарай. Тэгэх юм бол намайг хичээлээ аплод хийнгүүт бас шууд хүлээж аваад үзэх боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн хичээлээр багч гисэн зүйл ойлгож авсан байх гэж найдаж байна. Ингээд дараагийнхаа хичээлээр уулзлаа. Түр баяртай.